Ерөнхий сайдын ахалсан Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах бүтээн байгуулалт дэд үтцүүдийг дэмжих шуурхай штабын 2 дахь өдрийн хурал өндөрлөж байна. Улаанбаатар хотод хэрэгжих 23 мега төслийг чагсаалаа. Дээрээс нь эренбэллээ, түгжрэлт нөлөөлөх, агаарын бохирдол нөлөөлөх, дээрээс нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх гэдэг 3 үндсэн үзүүлэлтээр эренбэлж танилцуулгуудыг хийлээ. Улаанбаатар хотод хэрэгжих яамнуудын төслүүдийг бас нэгтгэлээ. Уг штабын уулзалтын дараахны гол ажил бол ерөнхий сайдын хэлжсэн филд трип буюу төслийн талбайнуудтайгаа явж танилцъя гэдэг дээр бол өнөөдөр 2 газараар орж танилцж байна. Үүний 2 дахь хэсэг нь болохоор Улаанбаатар хотын 1-р тойрог замын бүтээн байгуулалтын ерхий төлөвлөлтөд ерхий сайд маань өөрөө танилцаад ажил дээр тулгарч байгаа асуудлуудыг бол сонсоод явж байна. Энэ 7 хоногт авсан үүрэг даалгаврын хамгийн гол асуудал бол Монгол улс чинь том бүтээн байгуулалт хийж байгаа. Эдгээр асуудал дээр худалдаа авалт төслийг хэрэгжүүлэхэд олон улсын FIDIC гээд зөвлөх инженеруудын холбоонуудын гаргадаг жишг гэрээний загвараар төслийн менежментийг явуулах, Монголын хууль эрх зүйн орчин юун дээр гацаад болдоггүй. Энэ бүтээн байгуулалтуудаа явахад ямар асуудлууд байна гэдэг дээр бол үүрэг даалгавар авч эх 7 хоногийн шуурхай штабын 3 дугаар хурлаар танилцуулахаар манай нийслэлийн удирдлагууд эцэг дарга маань үүрэг авч ажиллаж байна. Ингээд Улаанбаатар хотынхаа бас тулгамдж буй асуудлууд дээр засгийн газар маань түүхэндээ байгаагаар хамтдаа ерхий сайд маань өөрөө ахлаад 7 хоног болгон асуудлуудыг сонсож засгийн газраас илүү бүрэлдэхүүн дээр шуурхай ажиллаж байгаад бол бас инженерийн бүтээн байгуулагч хүний хувьд Улаанбаатар хотын иргэний хувьд их талархууштай байна.